Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлагч нар бас хүрэлцэн байгаа. Тэгэхээр газартай холбоотой асуудал дээр бас аймгийн засаг дарга бас тодорхой тайлбарыг хийхгүй. За хурлаар яг одоо ямар асуудал орж хэлэлцэж одоо шийдвэрийг гаргасан бэ? Тэгээ өчигдөр аймгийн иргэдийн хурлаар бол ер нь 5-6 асуудал хэлэлцсэн байж байгаа. Нэлээд чухал асуудлуудыг хэлэлцсэн. За тэрний нэг нь бол энэ Баруун Урт хотын эдэлбэр газрын хил заагийг тогтоох тухай асуудлууд бас орж ингэж хэлэлцэгдсэн. Тэгээд энэ асуудалтай холбогдуулан манай иргэд энэ төр жоохон мэдээлэл дутуу байгаа гэж бодож байна. Янз бүрийн байр суурь одоо илэрхийлэх юу болов яав гэд нэлээд лавлж одоо биднээс асууж байгаа учраас энэ дээр нь бас тайлбар хэлье гэж ингэж ойлгож байна. За энэ Монгол Улсын их хурлын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хот байгуулалтын тухай гээд их хурлын 72 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ 72 дугаар тогтоолоор бол улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул хот 4, нийтдээ 53 хотыг бол шинээр байгуулсан байдаг. За энэний одоо нэг хот нь бол өнөөдрийн бидний амьдарч байгаа одоо Баруун Урт хот маань бол хотын зэрэглэлтэй ийм одоо болсон байгаа. За тэгэнгүүт хот тосхны эрх зүйн байдлын тухай хуулиараа бол зөвхөн Баруун Урт хот энэ 53 хот бүгдээрээ өөрийн эдэлбэр газартай байна гэд ингээд бас заачсан байна. За тэрний дагуу их хурлын тогтоолын дагуу энэ газар зохион байгуулалт геодет зураг зүүн ерөнхий газраас биднэрт одоо энэ 5 сарын 30-нд албан тоотоор бичиг ирсэн байна. Энэний дагуу та нар 7 сарда багтаагаад Баруун Урт хотынхоо эдэлбэр газрын асуудлыг яаралтай аймгийн иргэдийн хурлаараа хэлэлцүүлээд саналаа бид нар руу ирүүлээч гэж ингээд бичиг тоот ирсэн байж байна. За энэ бичиг тоотны дагуу бид нар үндсэндээ Баруун Урт хотынхоо эдэлбэр газрыг шинчлэх асуудлыг бол өчигдөр аймгийн иргэдийн хурлаар ингэж хэлэлцэж хоошоо саналаа явуулсан байж байна. Тэгэхээр аймгийн иргэдийн хурлаар энэ эдэлбэр газрын асуудал хэлэлцснээрээ ингээд эцсийн байдлаар бас асуудлыг шийдчих юм байхгүй. Бид нар засгийн газар руу саналаа явуулж байна. Засгийн газар эргээд улсын их хурл руу одоо бүх энэ 53 хотын эдэлбэр газрын асуудлыг өргөн барина. Тэгээд их хурлаар хэлэлцчихэж энэ асуудал бол эцэслэн ингэж шийдэгдэх юм аа гэж ингэж ойлгож байна. Зөвхөн ер нь миний хувийн байр суурь гэх юм бол бивэл энэ эдэлбэр газрын асуудлыг одоо өмнөх байснаас нь Баруун Урт хотын эдэлбэр газрыг л өчигдөр хэлцэхдээ жоохон ингэж томруулж ингэж оруулсан байгаа. Энэ нь одоо ямар учиртай гэхээр бас хэд хэдэн шалтгаантай. Ирээдүйд Баруун Урт хот чинь өөрөө ингэж бас тэлж ингэж хөгжих боломжийг бүрдүүлнэ. Тэгэхгүй бол өнөөдөр ингээд Баруун Урт хот чинь өөрөө Сүхбаатар сумын одоо нутаг дэвсгэртэй хогийн цэгнэхэд өөрөө одоо Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр ингээд 7 хуудагт байгаа одоо тэр малчдын асуудал Сүхбаатар сумын дээр байгаа учраас ингээд эрх зүйн хувьд бол ингээд зөрчил үүсэж байгаад байгаа юм аа. Иргэд нь Баруун Урт иргэд байж байгаа газар нь Сүхбаатар тэнгууд нөгөө газрын асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг ингээд. Тийм учраас Баруун Урт хотод ирээдүйд бол зүүн тийшээ урагшаанаа тэлж хөгжих боломжтой гэдэг агуулгаар нь зүүн тийш нь бас одоо зараа хүртэл газар нутгийн. За урагшаанаа бол нэлээд хэлсэн. Тэгэхээр энэ урт талбай битэрч одоо шаргуулынхаа хойноос Баруун Урт хотын иргэд чинь ундныхаа усыг авж байна. Бид нар энэ ундны усынхаа хамгаалтын усыг бид нар ингэж хамгаалж ингэж явах хэрэгтэй агуулгаар нь урагшаанаа нэлээд бас тэлж өгсөн байж байна. Иргэд байх уу бас нэг буруу ойлголттой байж өчигдрийн хурлаар зөвхөн Сүхбаатар сум биш 3 сумын нутаг дэвсгэр орж байгаа. Сүхбаатар сум, Халдсан сум, Асхат. Тэнгүүд энэ 3 сумын нутгийг шууд аваад Баруун Урт хотод шилжүүлчих чинь гэж ингэж ойлгоод байна. Тэгэхээр энэ одоо хот тосны эрх зүйн байдлын тухай хуулиар бол хотын эдэлбэр газар нь тэдэнд сумын нутаг дэвсгэр дамжиж ингэж байж болно. Ингэснээр газар нутгийн хил заагийн шууд өөрчилчих байгуулга огт биш. Өчигдөр хэлсэн одоо 3 сумын газар нутгууд тухайн сумынхаа одоо нутаг дэвсгэр хэвээрэл байж байгаа.
тэр одоо Сүхбаатар сум бас одоо халдсангийн нутаг дэвсгэр хэвээрээ байхгүй. Гагцхүү түрүүнд бид нар хотоо тэлж хөгжих ирээдүйн одоо нөөц боломжийг бид нар хамгаалж авч үлдэхийн тулд хотын эдэлбэр гээд ингээд тогтоож ингэж өгч. Ингэхгүйвэл одоо гэхэд л зөвхөн манай баруун урт дээр хүртэл эн чинь тохиолдчиход байж шүү дээ. Баруун уртын газар нутаг руу бусад сумдууд ингээд одоо хамгийн малчны хороол бүх юмнуудаа ингээд шахаад газар өгөхөд эхэлсэн. Одоо ингээд баруун урт хот чинь тэлж хөгжих ямар ч боломжгүй болж байна. Жишээлбэл өнгөрсөн 4 жил Сүхбаатар сумын удирдлагууд энэ аймгийн нисхийн баруун талаар одоо уяачдын хороол гэдэг ингээд ямар ч төлөвлөгөөнд огт тусгаагүй баруун урт хотын хөгжлийн төлөвлөгөөнд байхгүй газар ингээд баахан газар хашаанууд том газар хашаанууд ингээд өгчихсөн. Одоо эргээд тэрийг одоо яаж чөлөөлөх үү, яах вэ? Баруун урт хот чинь зүүн тишээ хөгжих гэдэг зүүн талаас нь баруун уртын хаяанд Сүхбаатар сум ингээд ямар ч төлөвлөгөө байхгүйгээр ингээд баахан том ингээд эдэлбэр газрууд ингээд хүмүүст ямар агуулгаар яам байдгийг ингээд бөгөөд ингээд байгаад байдаг. Энэ эргээд өөрөө одоо баруун урт хотыг тэлж хөгжихдөл ийм одоо маш том одоо саад дотор ийм хүчин зүйлсэн. Энийг хурдан ингээд эдэлбэр газарт авч хамгаалт хийхгүй бол энэ нөхцөл байдал бол цаашдаа уламд ордох нэ гэдэг агуулгаар. Тэгээд эдэлбэр газар дээр бол нэг хамгаалтанд авсан нөхцөлд бол энэний менежмент хийх одоо асуудал нь яг одоо төлөвлөгөөний дагуу баруун урт хотын зэрэгчээр хамаагүй өгнө гэсэн үг биш. Баруун урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоо яг хийгдээд явж шүү дээ. Энэ төлөвлөгөөний дагуу баруун урт хотын зэрэгч хийгээд явна. Гэхдээ баруун урт хотын зэрэгч хийж байгаа зөвхөн баруун уртын иргэдэл энэ дээр одоо үйлдвэрлэл үйлчлэгээ хийх амьдрах хэрэгтэй гэсэн үг шүү. Эн чинь өөрөө одоо Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр шүү дээ. Тийм учраас Сүхбаатар аймгийн аль ч сумын иргэн баруун урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тэн дээр ажиллаж амьдрах, үйлдвэрлэл үйлчлэгээ хийх, үйлдвэрээ барих, ажиллаж амьдрах эрх нь нээлттэй байгаамаа гэсэн ийм л одоо зүйл байгаа ш. Тэрнээс бол одоо ингээл зарим нэгэн нэр бүхий хүмүүсийн хэлээд ойлгуулах гээд байгаа шиг ингээд Сүхбаатар сум халдсан асхтын нутаг дэвсгэрийг дасалж авчираад баруун урт хотод шууд өгчөж байгаа асуудал ерөөсөө огт бишээ гэдгийг бас одоо иргэдтэй нэг залруулах хийж мэдээлэл хийя гэж ингэж хийж байна. Мэдээлэл өгсөн баярлалаа. За баярлалаа.